За guys юу яцгаана? Ажил төрлийн тавлаг уу? Хичээл сургууль нь сайн байна уу? Хичээл сургууль амарчлуу нэрээ одоо 7 сар оруулах гэж шүү дээ. За өнөөдөр нь шүү дээ. Та бүхэн зориулаад бас нэгэн гайхалтай жүжигчний талаар ярьж өгөх болно. За тэгээд та нар юуны өмнө ой өгшөө. Яга бичлэгнээс болох гээд байгаа өгшөө. Болдоо чи. Ямар төвчөргөн бөгш одоо дөнгөж эхлэх гэж шүү дээ. Эхлээд жүжигчнийхаа нэрийг хэлээд өгшөө. За энэ бол Avengers-ийн бас миний Avengers баг хамгийн туртай дүр гэж хэлж болно. Энэ бол Thor-ийн дүр байгаа. Thor-ийн дүрийг бүтээсэн Chris Hemsworth-ийн талаар та бүхэнд өнөөдөр ярьж өгөх болно. Бичлэгтэйгээ хамгийн гол нь дуустал цугаагаар. За шууд бичлэг рүү орцгоо guys. За Chris Hemsworth-ийн хувьд хэм бол ингээд Австралийн нэгэн жижигхэн нэлээ хөдөө нутагт төрж өссөн байгаа. Жохон бахт нь гэр бүл нь нэлээ алдартай байсан юм л да. Юунаас болж алдартай болсон юм бэ гэхээр Chris-ийн дүүн Chris рүү хутгах шийдсэн гэдэг. Тэгээ энэ нь гэсэн чинь яг жинхэнэ уулз таарсан. Тэгээ яасан бэ гэхээр дүүтэйгээ нилээ тийм амар зодтолдог хоорондоо таарамжгүй харьцаатай байсан юм л да. Тэгээ дүүн нэг өдөр дургуураа шууд хутгах шийдсэн. Азар Крисиг маань оноогүй. Онцон байсан бол одоо өдөө Тор гэдэг жүжигчин шалаа өөр жүжигчин тоглосон байх магадлалтай тий. Тэгээ ийм болсон байгаа. За тэгээд нэг өдөр нөгөө хоёр чинь нилээ зодтолдоод ингээ байжсэн чи ээж нэрэнгүүдээ болиолонгота хойлон ингээ салгаад тэгтэн хойлонгийнх нь ингээ хурууг нь ингээ амар өвтгөөд хурууг нь баг хугалсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр өдрөөс хойш за ер нь ээж амар юм байна. Ингээ хойлоо зодтолтохоо болцгоё. Хойлоо ах トゥ шиг ах トゥ байцгаая гэж тангараг өргөд зодтолтохоо болсон гэдэг. За тэгээд Крисийн хувьд гэх юм бол яаж жүжигчин сонирхолтой болсон юм бэ гэхээр ах нь одоо жүжигийн тийм киномон тоглох сонирхолтой байсан юм л та. Тэгээд ахыгаа дагаад дүүрээгаад явж байгаад тэг кинон тоглох туртаа болоо жүжигчдийн мэргэжлийг сонгосон юм билээ. За тэгээд хамгийн ихний тоглосон кино нь болохоор Home and Away гэдэг нэртэй нэлээд олон жил гарч байгаа тухайн одоо Австралид гардаг драмын нэг дүр тоглосон юм байлээ. За тэгж явж байгаад манай хүний хувьд бас нэг өөрийнхөө авиасыг турш үзье гэж бодоод бүжиг мүжигийн тийм одоо нэг ТV шоу монд оролцсон юм байлээ. Тэгээ нэг бүжиг авиаст юм шиг авиас хүч юм шиг аягүй сонирн байгаад. Тэгээ нэг амжилтанд хүрээгүй. Тэгэд Крисийн хамгийн их айдаг зүйл нь юу байсан бэ гэсэн чинь цахилгаанаас айдаг. Яасан юм гэсэн чинь Home and Away гэдэг нэртэй кино тоглож байгаад санаандгүй байдлаар цахилгаан цохиулаад тэгээ тэрнээс цахилгаанаас амар айдаг болсон юм бэл. Ян цогц хүлчгөөд гэж бод. Тэгсэн манай хүн маань ирээдүйд юу болох вүлээ? Аянгийн бурхан. За энэ талаар ярих юм нь Холливуд руу яаж орсон талаар ярив. Холливудд анх орж тоглосон анхны кино нь болохоор Star Trek гэдэг нэртэй кино. За Star Trek-ийн хувьд хэм бол хүмүүс нэлээд сонсч байсан байх, бас харж ирсэн байх. Гэхдээ Монголд нэлээд од болоогүй кино. За энэ киноны хувьд хэм бол Star Wars буюу биднэрт алдарт оддын дайнд суурлын дараа орохоор хэмжээний тийм одоо бас нэлээд алдартай кино юм байна. За Star Trek гэдэг кинон дэр болохоор багаха нэг 5 минутанд гараад өнгөрдөг нэг туслах дүрийн. Тэгтээ нэлээд одоо юу гэдэг тэр интро хэсэгт нь тохирсон тийм нэг дүрийг бүтээсэн юм байлээ. За тэр дүрийг бүтээснээр мань хүн Холливуудын бас найруулагч те жүжигчд бас кино сонирхогчдын анхаарлыг татсан бас нэлээд чухал дүр байсан. Тэрийгэж амжилттай гүйцэтгсэн. За тэрний дараа болохоор мань хүн нэг ер нь Супербаатарын дүр тоглолтыг сайн бодолтой байжгаад Супербаатарын сонгон шагуултанд орсон. Яасан бэ гэсэн чинь харамсалтай тэнцээгүй байгаа. Тэнцээгүй. За энэ ямар Супербаатар вэ гэхээр X-Men дээр гардаг Gambit гэдэг нэртэй Супербаатар. Та бүхэн бас мэддэг баха. Тэгээ нэг хүзэр мүзэр ингэ шидэж байгаа чинь элбчин зэрхүү нэг тийм Супербаатар байгаа. За тэгээ тэр Супербаатарын дүр тэмцээгүйс болоо тэр нь өшнөө олон кино шаргуулалт сонгон шаргуулалтанд тэмцээгүй байсан ч гэсэндээ тэр Gambit-ийн дүр тэмцээгүй нэлээ яг Крисийн хувьд нэлээ том цохилт болсон. Тэрнээс зоош нэлээ сэтгэлээр унсан юм байлээ хэсэг хугацаанд. За тэгээд уналт ирэхээр юу ирдэг лээ бүгд мэдж байгаа шүү дээ. Сэргэлт ирдэг. За уналт ирээд сэргэлт ирсэн. Тэрний дараагийн киноны сонгон шагуултанд орсон кино нь болохоор за та бүхний мэдих Marvel-ийн Thor байгаамаа. За Thor-ийн сонгон шагуултанд ороод мань хүн мэдээж хэрэг тэмцсэн. Тэгээд тэнцээд гарч ирээд Thor тоглох гээд байж идэл тэр үед нэг жүжигчин жоохон муудалцах гад ирсэн байгаа. За тэр болохоор Tom Hiddleston энэ Loki-гийн дүр тоглож жүжигч. Яасан бэхээр анх энэ Loki-гийн дүр тоглосон жүжигчин маань Loki-гийн дүрд сонгон шагуултанд юусэн ороогүй. Угаасаа бүр ингээ багасаа ингээ жоохон туранхай тийм бие галбиртай байсан жүжигчин маань Thor-ын дүр тоглохыг маш их хүсээд Thor-ын сонгон шагуултанд өөрийнхөө жинг бүр 10 кг нэмээд жим имээр яваад хичээлээ те. Тэгээ арай гэж хичээж байгаа орсон чинь Thor-ын сонгон шагуултнаас гусагдсан. Тэгээд найруулагч нь
тавьсан санал нь чи логикийн дүр тоглохгүй гэдэг саналыг тавиад тэгээ мань хүн шууд бол сүлдэн зөвшөөрөөгүй. Гэхдээ тийм том жүжигийн саналыг бол зөвшөөрөхгүй байх бол аргагүй тий. Тэгээ хүлээж зөвшөөрсөн. Тоорын саналаас уусны дараа мань хүн яг ямар новшин миний саналыг булаач ба гэж бодоод нэлээд ууртаа очисон юм байлээ. Сонгуул шагуултны гадаа санал руу. Тэгсэн чинь Тоор сууж исэн. Тоор буюу одоо Крисмас сууж исэн. Тэг Крисийг хараад за энэ залууч яалтчгүй Норвегийн бурхантай төстэй юм байна. Угаасаа би сонгохдоог нь аргагүй юм байна гэд шууд хүлээн зөвшөөрөөд буугаад өгсөн байгаа. Айгуу сонирхолтой. За тэгээд ах トゥ хоёрын дүр эндээс эхэлсэн байгаа. Тэгээд Тоорын анхны кинонд гарснаас хойш нэлээд ашиг орлого орсон. За тэгээд тэр нэг гоёмсог тэр Асгардын тэр үзэмж те хэсэг дээрэс нь Тоор Локи хоёрын харилцаа тэр Тоорын байгаа байдал дүр нь өөртөө зогтсон байгаа байдал энэ төр гэл те кино бол үнэхээр гайхалтай болсон. Шагнал мангал хүртээд нэлээд Марвел бас нэлээд амжилттай түүх бүтээсэн. Тэгээд Тоор олон танигдсан байгаа байхгүй. Тоор олон танигдаад тэр нэг ялангуяа олон танигдсан болохоор тэр Тоорын Молжнор What the fuck? Муу алах байгаа. Тоорын алах байгаа. За тэгээд эхний киногоор амжилттай болцсон. За одоо ингээд нэлээд амжилттай болох юм болоо гэж бодоо явжсэн чи хоёр дахь кино хийхтгэр болсон. Хоёр дахь кино нь болохоор Thor Dark World гэдэг нэртэй кино. Dark World пэлцсэн. Амар пэлцсэн. Дээрээс нь одоо нийт одоо Marvel 28 кино хийсэн байт юм л. Тэрний 28-ийн доороос 2 жигсдэг. Нэлээд муу игдчих үзэхсдээс нэлээд муу одоо рейтинг оноо авч шүмжлэлийг хүлээсэн тим кино болсон. За тэгэхээр энэ кинон дээр нэлээд одоо юу гэдгийг муу гэж хэлэгдсэн гол зүйл нь юу байсан бэхээр Торын яг нэг тэр 2 дугаар ангийнхан дайсныхын дүр тэр Dark Elf-ийн дүр нэлээд одоо тохироогүй яг нэг тийм дайсны дүрдээ Виллианы дүрд нэлээд тохироогүй гэж үнэлэгдсэн юм байлээ. Гэхдээ нэг сайн тал бол бас байгаа. Энэ нь болохоор яг тэр Thor Dark World дээр Thor гол дүр нь биш эсэргээрээ Loki гол дүр юм шиг Loki тэгээ Thor хоёрын харилцааг нэлээд харуулсан юм байлээ. Тэгээ бас нэг сонирхолтой зүйлийг яриа заяа. Thor Dark World яг нэг Natalie Portman-тэй дээвэр дээр ингээд нэг үнсэлцдэг хэсэг байдаг хгүй. Thor гинт шууд бууж ирээл үнсэлцдэг хэсэг. Тэгсэн чинь тэр үед Natalie Portman-ы хувийн шилтгаанаар одоо гадаад яваад тэгээд яг 6 алтанд орж чадахгүй болсон. Тэгсэн чинь яг нэг 6 алтанд хийх гэдэг тоглохон байдгүй. Тэгсэн чинь Thor шууд өөрийнхөө эхнэрлөө залгаад хараа чи надтай хамт 6 авалт орохгүй гэд. Тэгээд цуг үнсэлж байгаа тэр 6 авалт нь Natalie Portman биш эхнэр нь тоглосон юм бэл. Айгуу сонирхолтой. За тэгээд та бүхэнд одоо би эхнэрийн талаар ярьж үзье. Thor-ийн хувьд гэмэл 27 наснда анх одоо Thor гэдэг кинонд амжилтанд хүрэхээс өмнө эхнэртэйгээ танилцаад гэрэлсэн. За эхнэр нь болохоор өөрөөс нь 7-оор ихч нэгэн жүжигчин бүсгүй байгаа. Бид нар би ч юм уу те яг тэр эмэгтэйг нэгэн киногоор нэрхөдөө мэднэ. За тэр кино нь болохоор Галзуу хурд гэдэг кинон дээр тоглодог. Галзуур 5-аас 6, 7, 8 дээр тоглодог байгаа. А 6 дээр тоглодог үлээ. Тийм ямарсан галзуур дээр тоглодог байгаа тэр эмэгтэй жүжигчин маань. Тэгээд тэр эмэгтэйтэй анх яаж танилцсан гэсэн чинь яг нэг тухайн үед найзлдаг байсан найзууд нь ингээд цуг уулзах юм байна маа бас нэг жүжигчин эмэгтэй найз байгаа тэр нь ингээд цуг уулзах юм байна гэдгсэн чинь цуг ингээд нэг юм одоо партер хуч гэх юм уу да тэ нэг нэмэрстанд хоол мол идэж байгаа уулзж хагаад анх танилцчихсан мөлий. Тэгэхэд эхнэр нь анх харчаад юу гэж хэлсэн бэхээр бодсон бэхээр жоохон өндөр юм а те. Гэтэ нэг юм удаагүй. Тэгсний дараагаар нь Thor өөрөө эхнэрлүүгээ залгсан байгаа. Залгсан чинь эхнэр нь шууд дуудлага нь аваад ямар тачаангу гой хоолойтой юм бэ гэж бодоод тэр үеэс хойш татагдсан айгуу сонирхолтой. За яг нийлэхстэй хүмүүс нийлдэг гэдэг шиг нөгөө хоёр чинь би маш хурдан татагдаад тэгээд нэг худлаг бас гэрлээд гэрснийхэн дараагаар 3 хүүхэдтэй болсон байгаа. Thor-ийн хувьд 2 охинтой 1 хүүтэй. За тэгээд Thor-ийн амьдралын хувьд бол яг эхнэртэй гэрлээд нэлээ иймэрхүү амжилттай явж байгаа. Бас нэг сонирхолтой юм гээвээ. Эхнэрийнх нь яг ингээд мөрөн дээр нь ингээд нэг тийм шивээс юм л да. Тэр нь болохоор яг 15 таатай хийлгэжсэн. Тэр шивээсний нутг нь ямар утгатай шивээс вэ гэхээр Норвегийн бурхан Thor-ыг бэлэгдэжсэн байлээ. Тухайн үед яг нэг Thor-ыг нэлээ шүтдэг, биширдэг байсан юм байна л да. Тэгээ Thor-ын шивээсийг нэг залуу байхдаа саанд хийлгэсэн. Тэгсэн чинь тэрнээс бүр нэлээ олон жилийн дараа яг Thor-ын бэлэг тэмдэг болсон жүжигчин залуутай гэрлэхээр болсон. Айгуу сонирхолтой хувь заяа гэж те. Айгуу сонирхолтой юм аа. Ядаргатай. За тэгээд өө гарах гэдэг юм уу? Байж л таа өгшөө. Дуусаагүй шүү дээ бичлэг. Төр байж л таа өгшөө. Ямар төвчээргэн бэ өгшөө. Байж одоо дууслаа удахгүй дууслаа өгшөө.
Удахгүй дуслаа одоо 2 минут хүрэхгүй. Түр байж байгаа. За буцаа бичлэг рүү орцгоё. За тэгээд Торын хувьд ерөнхийдөө эхнэр хүүхдүүдтэй амар их хайртай. Ялангуяа хүүхдүүдтэй хоёр охинтой бүр амар их хайртай. Тэгээ бүр нэг охиных нь хамгийн дуртай тэр нэг LP-ийнх нь яг юу гингээд өөрийнхөө энэ юун дээр баруун юм булчин дээр шивүүлсэн юм байлээ. Тэгээ охиноо ингээд яг тэрвэрхтэй яг булчныхаа энд нь харагдах чивээсээ харагдах байдлаар ингэж тэрвэрч унцдаг. Тэгээ тэр ч байтугай охиных нь ингээд анх зурж өгсөн ийм одоо зургийнх нь юуг ингээд өөрийнх нь гарныхаа бас энэ зүүн гарныхаа булчингийнхаа хэсэг дээр бас шивүүлсэн юм байлээ. Тэгээ охиндоо хүүхдүүдтэй бүр амар хайртай сайн аав байгаа. Тэгээ энэ сайн аавын хувьд гэх юм бол хөвчлэн одоо амар булчинтай гоё биетэй залуу тий. Тэгсэн чинь яг гэртээ явахт ямар хөө байдаг гэхээр эсэргээрээ эхнэр нь жоохон эргэтэлэг Тор явж байгаа эмгтээлэг байд юм байна л да. Тэгээ тэр ч бодгоо Тор ерөнхийдөө машин их барьдаггүй дандаа хөвчлэн эхнэр нь барьдаг. Тэг эхнэр нь барихтаа ялч галзуу тоглож байсан эмгтээ учраас нилээн жоохон дахиж мохидог. Жоохон тийм одоо хэцүү хүн барьд юм л да машин. Тэнгүүд Тор болохоор хүчиж жоохон зөөлхөө явал да. Зөөлхөө явал да гэд хажуунаас нь жоохон өглөнгүүд эхнэр нь жоохон муухай хараад юу гэж хэлдэг вөхөн. Чи одоо жолооны багш юм ааш гэж хэлдэг гэсэн. Айгу сонирхолтой. Тэгээ Торын хувьд тэгээд ингээд Тор гэдэг киногоор ямар ч олд болсон. Тэгээ миний хувьд Торыг ямар кинод хамгийн дуртай гэхээр Тор Рагнорокт хамгийн дуртай. Рагнорок тэр хаалктай тулддаг хэсэг те жоохон тийм паны хэсэг те тэр нэг лантууга алддаг хэсэг тэр хичээхэн дөрмөр ер нь Тор Рагнорок тэр чигээр надад таалагддаг. Та нарт бол Торын аль нь таалагддаг вэ? Эвенжерс ямар дүрэн таалагддаг вэ? Дагаатай. За тэгээд Торын хувьд бас нэлээд хүмүүсийн анхаарлыг татдаг дээрээс нь хүмүүсийн дуруу хүргэдэг нэгэн зүйл байт юм байна. Хамгийн дуруу хүргэж хүмүүс нэлээд муулдаг зүйл. Хитрхи төгс амар өндөр царайлаг. Дээрээс нь 2013 онд хамгийн одоо царайлаг бэлэг тэмдэг болсон залуугаас содорж ирсэн юм байна. Холливуудын. Тэгээ одоо бол сүүлд одоо хамгийн өндөр өртөгтэй рейтингтэй жүжигчнэр шалгарсан байсан. Тэгээ хүмүүс юунд нь дургүй байсан бэхээр хитрхи өндөр, хитрхи царайлаг. Дээрээс нь жүжиглж байхдаа ямар ч алдаа гаргадаг гэж байгаа Торын хувьд. Тэр ч удаа энд геймийг одоо юу гэдэг нь те эвенчсийг найруулсан найруулагч нь хүртэл чи одоо хитрхи төгс юм а новш минь чамд зүгээр л бурхан яг чиний яг генийг хитрхи төгс цаа ячиж тэрэнд баярлаарай гэж хэлж ирсэн байлээ бүр атаргасан байдлаар. Тэгээ Iron Man-ийн одоо би өмнөх ярьсан жүжигчин байгаа те Downey Jr. Junior-д ч гэсэн те Торыг харчаад ерөнхийдөө эхлээд энэ навш юм хавийг нь хугалчмаар санагдаж байна гэж хүртэл бодож ирсэн байлээ. Яг бол хитрхи өндөр дээр царайлаг дээрээс нь жоохон төгс байгаадсан болохоор дээрээс нь Австралиас ирсэн алхахтай залуу. Тэгээд ямарсан тим хитрхи төгс тий гайхамшигтай залуу байна. Тэгээд сүүлд нохоо зодооны нэг л алдартай нэг юм өстэй би нэг юуг нэрийг мартчих та нарт оруулаа заяа. Нэр нь бичиж чад. Ийм нэг сахалтай нэг нохоо зодооч үдэн штэ. Тэрний дүрд тоглох гээд бэлдээд байгаа юм бэлээ. За тэгээд Тор маань Marvel-да үргэлжлүүлээд тоглоосоо гэж хүсэж байна. Яг энд геймэр ерөнхийдөө дуусаад одоо сүүлийн Marvel жоо онцгой байгаа ч гэсэндээ ёо жоо амар хурдан ярьч үү те. За энэ бичлэг маань тав хүн таалагдсан бол лайка дараарай. Зөв энэ дуусах хүртэл байсан хүмүүс гайхалтай шүү. Мөнгөр төвчээртэй юм аа. Би түр байж байгаа өгшөө гэдээ хад төгсөл төвчээгүй хүмүүс бол та нараас муу энэ даа. Хитрхи их рил үзэхэр юм болж байгаа юм зэ. Жохон гайгүй удаан бичлэг үзчихье. За өгчүүлээ. Жохон удаан бичлэг үзчихье. Тэгэхгүй бол ингээ юм чин та нар ингээ төвлөрч чадвар чин бүр байхгүй боллоо штэ. Бүр юуж төвлөрч чадгаа байлаа. Тэгэхээр ч одоо ингээ яаж толгойч ингээ төгчхийн тархитын яаж төгчхийн өгчүүлээ. Яаж нэг 10 хэдэн минутын бичлэгийг нэг бүрэн гүйцэтгүүдээ сурчаараа за өгчүүлээ. За энэ бол жок шүү заяа тоглосон шүү. За тэгээд бичлэг таалагдсан бол юу их хийж байгаа те? Лайка дараад өгөөрэй. Бас subscribe хийгээд өгөөрэй. Дараа нь бас одоо ямар бичлэг хийлгүүлмээр доор комент хэсэгт үлдээж болно. За хөлн бөхчний бичлэгийг би бас тэгж жагаад хийх бодно. Ямар тач бичлэг дуус хүртэл үзсэн та бүхэндээ хайртай шүү.